Дэлхийн геологийн цаг тооллын хүснэгт. Дэлхийн анх үүссэн цагаас хойш ойролцоогоор 4 тэрбум жилийг Кембрийн өмнөх үе эзэлж байна. Одоогоос 570 сая жилийн өмнө буюу Палеоцен эхэлсэн цаг үеэс хойш хуримтлагдсан дэлхийн чулуулгын судалгааны материал дээр тулгуурлан геологийн он тооллыг гаргасан байдаг. Манай дэлхий дээр 4.5-аас 4.6 тэрбум жилийн тэртээ үүсч дэлхий дээр амьд организм амьдарч болох орчин бүрэлдсэн бөгөөд энэ үеийг хаадын буюу Катархэ гэж нэрлэдэг. Катархэд тунамж чулууглаг байсан тодорхойгүй бөгөөд Канадын зүүн эргийн гүд зооны буланд тархалттай, хэд суйрлаг найрлагатай чулуулагт ойролцоогоор 4.4 тэрбум жилийн нас тогтоожээ. Баруун Австралийн Жакисимих газраас 4375 тэрбум жил бүхий үнэмлэхэн настай кварцитын хайрга агуулсан метаконгломерат энэхүү чулуулга нь дэлхийн хамгийн эртний үүссэн ертсийг агуулсан чулуулга юм. Археан 94-өөс 2.5 тэрбум жилийн цаг үеийг хамрах ба дэлхийн зарцсан хамгийн эртний үе юм. Энэ нь Эоархэ, Палеоархэ, Месоархэ, Неоархэ галуудад хуваагддаг. Гураны мөслөг Палеопрозоцен эртний Сидерийн ба Грацийн галвын турш буюу 245-аас 222 тэрбум жилийн хооронд ойролцоогоор 300 сая жил үргэлжилсэн мөслөг юм. Мөслөг нь их хүчил төрөгчийн 90 үеийн үр дүнд үүссэн байна. Энэ цаг үеэс өмнө ихэнх амьд организмууд агаар дах их хэмжээний нүүрс төрөгчийн давхар өсөлт зохицон амьдарч чаддаг байсан ч хүчил төрөгч үүсгдэг цианобактерийн нөлөөгөөр агаарт илүүдэл хүчил төрөгч үүсэж метан хий багасч улмаар дэлхийн температур буурч мөслөг явагдсан гэж таамагладаг байна. Энэ үеийн мөсөн голын улмуур Канадын өмнөд хэсэгт Гуран нуурын бүсэд илэрдэг тул Гураны мөслөг гэж нэрлэжээ. Супер төв өөрөөр Колумб Хадсонланд гэж нэрлэгддэг төв нь дэлхийн хамгийн эртний супер төв бөгөөд анх Рожерс болон Сантош нар тус төвийг ойролцоогоор 2.5-аас 1.1 тэрбум жилийн өмнө Палеопрозоцен эринд үүссэн гэх таамаглалыг дэвшүүлжээ. Кембрийн галав 540-оос 488 сая жил дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст дэлхийн царцтаас далайн төрлөх байсан бөгөөд далайн амьд царцтаас ихэвчлэн их газрах байсан ажээ. Энэ цаг үед Гондван хэмээх нэгэн их төв Протокола Протопареолон хэмээх хоёр том далайтай байсан. Энэ их төвд эхлээд Өмнөд Америк, Африк, Индостанаас бүрэлдэж байсан ба дараа нь түүнтэй Австрали, Антарктид нэгдсэн байна. Ингэж өмнөд туйлаас экватор хүртэл үргэлжилсэн Гондван гэдэг их төв анх бий болжээ. Энэ үед Лаврез гэж их төв байгаагүй гэж үздэг. Амьдралын энгийн хэлбэрүүд үүсэж эхэлсэн төрөгчийн агуулмж нэмэгдэн дэлхийн далайн температур нэмэгдсэн тул далайн амьтад хөгжиж эхэлсэн. Ордовикийн галав 488-аас 444 сая жил дэлхийн хойд хагас далайн төрлийн царцтас бүхий Протокола хэмээх плит бөмбөрцгийн өмнөд хэсэг их төв Гондван байрлан байв. Ордовикийн үеийн уур амьсгал дулаан орны шин чанартай байсан боловч Гренландын зуунд уур амьсгал эрс сэрүүрч их хэмжээний мөслөг болж геологийн түүхэн дэх хоёр дахь том өхөл тохиорсноор далайн түвшин огцом буурсан. Энэ үед Гондван, Сибирь, Лаврент, Балтикийн супер төвүүд харин Палеотитис, Панталас, Лапитус, Рекогийн гадаад их далайнууд байсан бөгөөд
их газруудын захаар акрец арлан номын тогтолцоо хөгжсөн. Силурын галав 444-өөс 416 сая жил. Силур бол палеозон галавуудаас үргэлжлэх хугацаагаараа хамгийн богино нь юм. Эртний газар зүйн хувьд Силурын галавын турш Панталасын далай дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийг бүхэлд нь хамарч өмнөд хэсэгт Африк, Араб, Энэтхэг, Антарктид, Австралийн их газруудаас тогтсон Гондван төв оршиж байсан. Уур амьсгалын хувьд Силурын галав нь Ордовикийн галавын мөслөг, Девоны галавын хэд их алалтаас ялгаатай төдийгүй харьцангуй тогтвортой, дулаан уур амьсгалтай байжээ. Ингэснээр мөслөг хайлж, далайн түвшин эрс нэмэгдэж, хуурай газрууд усан давтснаар гүйхэн тэнгисүүд ихээр үүссэн байна. Түүнчлэн Ордовикийн галавын сүүлийн үед устдаж үгүй болсон органик ертөнцийн олон төрөл зүйл дахин сэргсэн байдаг. Хуурай газрын анхны ургамал болох босоо иштэй, навчгүй, нарийн их биеэс тогтоох Куксоны нь Силурын галавын дунд үеэс эхлэн Девоны галавын дунд үе хүртэл их газарт тархаж байжээ. Гүйхэн тэнгисүүд ихээр үүснэнтэй холбоотойгоор Венлогийн цаг үеэс голчлон шүрээс тогтсон анхны риф үүсэж эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Тэнгисийн хилэнцэд торхой нь хөгжлийнхөө дэд зэгт хүрч Силурын галавын махчин амьтдын гол төлөөлөл болж байв. Энэ амьтны биеийн хэмжээ голчлон 12-оос 20 см байдаг ч зарим төрөл зүйлийн урт нь 1.5 м хүрдэг байжээ. Девоны галав 416-аас 359 сая жил. Девоны галавд Каледоны ятражилт дуусаж, Герцений ятражилт эхэлсэн. Лаврент болон Балтикийн их газрууд Гондван руу шургаж, Акадийн коллиз болжээ. Уур амьсгалын хувьд халуун, дулаан, хуурай болсноор далай тэнгист мөр хөлтөн, трилобит, шүр, далайн зараа, киреноид, брахипод, хөвд биетэн, замаг бактери, астрокод зэрэг амьтад зонхлон хөгжөв. Мөн ирүүгүй, хуягт, загас, ирүүтэй загас, акул зэрэг загасны төрөл зүйл ихээр хөгжсөн, загасны эрен үе хэмээн нэрлэхэд хүргэсэн. Харин их газарт удсөөг, ой мод ихээр дэлгэрснээр хачиг, хилэнцэд торхой болон олон төрлөө шавжуудын амьдрах орчин бүрэлдэжээ. Карбоны галав 359-өөс 299 сая жил. Карбоны үед дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт одоогийн Хойд Америк, Уралаас баруун Европ, Балт, Скандинавын орнуудыг багтаасан Лаурасийн төв өмнөд хэсэгт Өмнөд Америк, Африк, Антарктид, Австрали болон Энэтхэгийн их газруудаас тогтсон Гондван төв оршиж байсан бол харин Сибирь, Казахстан, Хятадын Каратов бөмбөрцгийн хойд хэсэгт тусдаа төв байдлаар байршиж байв. Уур амьсгалын хувьд одоогийн цаг ууртай нэлээд төстэй экватор орчимд халуун, чиглэг, уур амьсгал бөмбөрцгийн урд болон хойд хэсэгт хүйтэн уур амьсгал тус тус зөнхөлж байжээ. Далай тэнгисийн орчимд Фораминифер, шүр, астракод, мшангийн, брахипод, аммонит болон киреноид зэрэг сээр нуруугүй амьтад, конодонт, редолиар зэрэг бичил амьтад, цэнгийн хүсний орчинд молюк, хилэнцэд торхой зэрэг амьтад, хуурай газарт хилэнц, сон маягийн нисдэг шавж амьдарч байсан. Мөн олон төрлийн загас амьдардаг байснаас акулын төрөл зүйлүүд карбоны цаг үед хөгжлийнхөө
дээд цэгт хүрч 2 нутагтан амьтдаас матартай төстэй магчин амьтны төрөл зүйлүүд ихээр үүсч зарим төрөл зүйл нь 6 метр хүртэл урттай байжээ. Тухайн үед хүчил төрөгчийн хэмжээ 35% орчим байсан амьд организмын биеийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна. Пермийн галав 299-өөс 251 сая жилийн хоорондох геологийн хугацааг хамрах бөгөөд палеозойрны сүүлийн галав юм. Пермийн эхэн үед Гондвана твийн баруун хойд хэсэгт өмнөд Лаврес твтэй коллизид орж нэгдэн томоохон Панге супер тв бий болсон бөгөөд улмаар умард хятадын Кратон болон жижиг блокууд Пермийн төгсгөлд Панге супер твд нэгджээ. Энэ цаг үед Палеотитисийн далайг нэгтгэсэн асар том Панталос далай оршин тогтнож байв. Панге нь өмнөд хэсэгтээ мөсөөр бүрхэгдсэн харин хойд хэсгээр чиглэг дулаан уур амьсгалтай хэдий ч ерөнхийдөө хуурай цөлөрхөг байв. Тухайн цаг үед хуурай газрын ургамлуудын олон төрөл зүйл байсан бөгөөд шавжнууд ургамлыг дагаж шинэ амьдрах орчинд шилжсэнээр хурдан хөгжсөн. Орчин үеийн анхны мод шилмүс мод гинкго ба цикад хөгжиж строматолит замаг фораминифер далайн хөвөн шүр аммонит наутолит болон гастропод зэрэг ургамал хэлбэр бүтцийн хувьд хувьсан хөгжиж байсан. Зой 90 Террасийн галав анхны динозавр үүссэн мэрэгчид хэлбэртэн хөгжсөн жижиг амьтад хэлбэржиж тархах болсон. Дахин уус үүсэж эхэлсэн. Анхны яс мэлхий үүссэн. Панге тв салж эхэлсэн. Юурийн галав Панге тв салах явц үргэлжилж байсан Хойд Америкийн их газар салж нүүсэн. Дэлхийд динозавр авраг биетэн ноёрхож байсан анхны шувуу хэлбэртэн үүсэж эхэлсэн гэж тогтоожээ. Цэрдийн галав анхны могоо үүссэн. Ойм хэлбэртэн болон өвслөг урмал ноёрхож байсан. Анхны цэцэгт ургамал үүссэн. Энерний төгсгөлд далайн амьдралын 25% нь динозавр байв. Галав Калифорни хойг Хойд Америктэй нийлэв. Миоценд Хойд Америкийн плит номхон далайн плит дээгүүр тохирон каскадын уулс дагуу шохоолог, шүтлэг могин байлгаж эхэлсэн нь энд сувдагцсан бүс үүсж их газрын идэвхтэй зах бий болсныг гэрчилнэ. Дөрөвдөгчийн галав 2.6 сая жилээс хойш 180 орчим сая жилийн өмнөөс эхлэн задарсан их Панге тэв нь 6 тэв болон салж тэдгээрийг тусгаарласан 4 далай үүссэн байна. Дөрөвдөгчийн цаг үед болсон хамгийн томоохон үйл явдлын нэг нь Плейстоцены эцсээс эхэлсэн хүйтрэл нь Плейстоценд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын туйлын ба сэрүүн бүсийг хамарсан твийн мөслөг үүсэх уур амьсгалын нөхцөлийг бүрэлдүүлсэн мөслөг хоорондын үеэр тусгаарлагдсан тийм мөслөг 4 удаа явагдсан бөгөөд одоо хүн төрлөختөн 5 дахь мөслөгийн дараах үед амьдарч байна.